Өнөөдөр манай хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн гадаад дотоодын хэвлэл мэдээллийн төлөөлөл сурвалжлагчид та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Мөн Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын ажиллагчдын төлөөлөл бас өнөөдөр бидний бүх мэдээллийг бас сонирхол ирсэн байна. Та бүхэнд бас өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээ өнөөдрийнхөө бид сонгуулийн 2024 оны улсын хурлын сонгуулийн үйл явцад иргэний нийгмийн зүгээс хийж байгаа мониторингийн явцын мэдээллийг та бүхэнд танилцуулахад ингээд бэлэн боллоо. Эхний мэдээллийг Globe International Tours байгууллагын онон та бүхэнд хүргэн. За энэ бол одоо яг эд явагдаж байгаа сонгуулийн сурталчилгааны явцын талаар юунд ялангуяа хэвлэл мэдээллийн оролцоо ямар байгаа талаар бол мэдээллийг өгнө. Энэ хэвлэл мэдээллийн үүрэг бол шударга сонгуулийн шударга сонгуульд маш чухал юм ач холбогдолтой үүрэг оролцоо байдаг. Тэгэхээр энэ үүргээ манай хэвлэл мэдээллийн байгууллагууд одоо төлөөлүүлж авсан. Тэгээд телевизүүд яаж үүсгэж байгаа юм гэдэг мэдээлэлээс хараарай. За үүнээс өмнө бол сүлжээний зүгээс сурталчилгаа нь төрийн одоо их үүсвэрийг зөв бусаар ашиглаж байгаа талаар бол мэдээлэл байгааг шүүмжилж энийг одоо эрс буруу шааж бас ингэхгүй байхыг уриалсан мэдээллийг бол бас амуудад одоо нээлттэй гаргасан байгаа. Тэгэхээр сурталчилгааны явц бол мэдээж зөвхөн хэвлэл мэдээллийн хийж байгаа ажлаас гадна бас нам нийт дэвшигчдийн явуулж байгаа үйл ажиллагаа бас хамрагдж байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагаатай холбоотой ийм одоо сонгуулийн хуулитай нийцэхгүй үйлдэл байгаа талаар бид нар бол өмнө нь бол мэдээллийг бас гаргасан байгаа шүү. За тэгээд энэ 7 хоногт бол цагдаагийн газраас бас авсан гомдол тэрний дагуу авж байгаа ажлаа бол та бүхэн танилцуулсан байлээ. Нээлттэй иргэний нийгмийн байгууллагын зүгээс бол ямар ажил хийх вэ гэхээр цагдаа одоо хүлээж авсан тухайн одоо хэрэг маргааныг яг яаж хянаж шийдвэрлсэн бэ, ямар хууль яаж хэрэгжсэн бэ гэдэг дээр бол сонгуулийн дараа бас мэдээлэл давхар цуглуулж ус хүргэдэг байгаа гэдгийг энэ бас давхар хэлье. За ингээд би микрофоныг эхний мэдээллийг өгөх ононд шилжүүлж байна. За бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За би Globe International байгууллагын гүйцэтгэх захирал оноо гэж байна. За манай байгууллага 2024 оны улсын хурлын сонгуулийн сурталчилгааны телевизийн мониторинг хийсэн байгаа. Тэгэхээр та бүхэнд 6 сарын 10-наас 16-ны хооронд телевизүүд сурталчилгааг хэрхэн хийсэн бэ, хуулийг хэрхэн хэрэгжүүлсэн бэ гэдэг дээр мэдээлэл өгье. За бид нар эдгээр 5 телевизийг сонгоо авсан байгаа. Үндэсний олон нийтийн телевиз, TV9, Eagle News, NTV, Монгол телевиз гэдэг энэ 5 телевизийг сонгож авсан. Тэгээд шалгуур үзүүлэлтүүдийг одоо дэлгэцэн дээр харуулж байна. За энэ сонгуулийн дүн бол одоо 10-наас сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн 10-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэх хугацаанд хийсэн дүнг нэгтгэж та бүхэнд танилцуулж байна. За мониторингийн 1-р үеийн дүн. За нийтдээ Монголын үндэсний олон нийтийн телевиз гэхэд одоо 362 цаг 20 минутын эфирт нь одоо үзлэг хийсэн. За эдгээр 5 телевизийг нийлүүлээд үзэх юм бол 1460 орчим цагийн одоо телевизийн бичлэгийг үзлэг хийсэн байгаа. Тэгэхээр үндэсний телевизээр үндэхэд одоо нийт эфирийн цагийн 20%-ийг сонгуультай холбоотой мэдээлэл эзэлсэн. За TV-с телевизийн хувьд бол 8%, Монгол телевиз 4%, NTV 7%, Eagle News бол 14%-ийг сонгуулийн мэдээлэлд зарцуулжээ. За мэдээллийг сонгуультай холбоотой мэдээллийг хэлбэрийн хувьд одоо 3 түвшинд ангилж үзсэн. Сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл, захиалгатай төлбөртэй сурталчилгааны цаг, далд сурталчилгаа гэсэн 3 хэлбэрт ангилж үзсэн байгаа. Ингээ эндээс харахаар та бүхэн харж байгаа Монголын үндэсний олон нийтийн телевиз гэхэд сонгогчдын боловсролд 56%-ийг зарцуулсан. Харин захиалгатай төлбөртэй биш уучлаарай захиалгатай сурталчилгаанд 43%-ийг зарцуулсан үзүүлэлт гарсан байгаа. За далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл бол нийт сонгуультай холбоотой мэдээллийн 1% эзэлж исэн. За арилжааны телевизүүдээр бас яг сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл өссөн дүнтэй харагдаж байгаа. Түрүү жилдээ харьцуулах юм бол өмнөх сонгуультай харьцуулах юм бол тухайлбал TV-с 44, Монгол HD телевиз 55, NTV телевиз 41%, Eagle News-ийн сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл 66%-ээс одоо бусад телевизүүдээс өндөр үзүүлэлтээсэн. За захиалгатай арилжааны телевизүүдийн хувьд болохоор төлбөртэй сурталчилгаа гэж явдаг. Үүн дээр бол одоо TV-с телевиз 27%, Монгол HD 32%, NTV 44%, Eagle News 24%-тэй тэнцэх цагаа зарцуулжээ. Далд сурталчилгааны хэлбэрийн шинжийг агуулсан мэдээллийн цагийг
байсан нь одоо бусад арилжааны телевизүүдтэй харьцуулахад өндөр үзүүлэлт харагдаж байгаа. За Монгол HD телевиз болохоор 14%, NTV 15%, Eagle News 11%-д харагдаж байна. За мэдээллийн уг аясыг шинжлэн үздэг тэгш тэмцвэртэй байна уу гэдэг дээр үүнийг танилцуулах юм бол Монголын үндэсний олон нийтийн телевизийн эерэг хандлагатай мэдээлэл матад цаашаасан гэсэн үг. Тэгэхээр энэ мэдээлэл бол 5%-тай, TVX гэсэн үгстэй мэдээлэл 91%, за сүрэг хандлагатай мэдээлэл бол 4% байжээ. За TVX телевизийн хувьд бол эерэг мэдээлэл нь 86% байсан нь одоо арилжааны телевизүүдээс бас өндөр үзүүлэлт харагдаж байгаа. За Монгол HD бол бас яг 76%, Eagle News 73%, NTV телевизийн эерэг мэдээлэл бол бусдаас харьцангуй бага байсан нь 14% эзэлж байна. За TVX гэсэн мэдээлэл дээр Монголын олон нийтийн телевиз 91% хийсэн. Тэгэхээр арилжааны телевизүүдээс болохоор NTV телевиз хамгийн TVX гэсэн байдлаар мэдээлсэн нь 80% хүрсэн байгаа. За TVX телевизийн TVX гэсэн мэдээлэл хамгийн бага буюу 6% эзэлжээ. За сүрэг мэдээлэл одоо өмнөх сонгуулийн жидүүцтэй харьцуулах юм бол харьцангуй буурсан. Энэ дээр хамгийн өндөр үзүүлэлт үзүүлж байгаа нь болохоор TVX телевиз 8%-тай байгаа нь бас өндөр байгаамаа. За энэ сонгуульд нэр дэвшсэн нам эвслийг одоо цаг зарцуулсан байдлаар нангилсан. Тодорхой юм бол үндэсний олон нийтийн телевизийн цаг одоо намуудад ийм байдлаар зарцуулагдчихэ гэж харагдчихэ. Тэгэхээр одоо доороос хэлдэг Монгол Ардын нам бол хамгийн их цаг авсан нийт одоо эфирийн 19% эзэлсэн. Сонгуультай холбоотой мэдээллийн 19% эзэлсэн байна. Дараа нь хүн нам, тэгээ 3 дугаарт арчилсан нам 12, иргэний хөдөлгөөний нам арчилсан нам 2-т одоо адилхан цаг оноосон байлээ. За тэгээ шинэ нэгдсэн эвсэл үнэн ба зөв нам адилхан 6 гэдэг их мэтчтэй ингээд дэше явсан байгаа. За зарим нэгэн намууд бол одоо нэр нь дурддагдаад өнгөрөх төдий гарсан учраас одоо энд хэдийгээр дурддагдсан боловч одоо хувь эзэлж орж ирээгүй байгаа. Тэгээд тэг хувьтай харагдаж байгаа. Энэ үндэсний олон нийтийн телевизийн нийт сонгуультай холбоотой мэдээлэл нам эвслүүдэд зориулсан байдгийг харуулж байгаа. За энэ болохоор арилжааны телевизүүд одоо нам эвслүүдийг хэрхэн мэдээлсэн бэ гэдгийг харагдаж байна. Тэгэхээр энд хоосон байгаа зайнуудад бол хувь хүрхээр одоо мэдээлэгдээгүй гэсэн үг. Тэгэхээр тухайлах юм бол TVX телевиз Монгол Ардын намд 64% зарцуулсан бол Монгол HD телевиз 92%, NTV телевиз 45%, Eagle News болохоор 34% одоо мэдээллээ Монгол Ардын намд зориулжээ. За арчилсан намын хувьд бол одоо TVX телевиз 21%, Монгол телевиз 7%, NTV 50%, Eagle News 35% ингээд харагдаж байна. Та бүхэн харж байгаа доошоо энд одоо 1% эзлээгүй намууд бол одоо зөвхөн дурддагдаад сонгуульд ийм нам оролцож гэх байдлаар мэдээлэгдээд өнгөрсөн гэсэн үг. Тэгэхээр бас ер нь арилжааны телевизүүд одоо зарим нэг намыг л түлхүүс сурталчилж байгаа ийм зөрчил илэрч байна. Хэдийгээр одоо сонгуулийн хуулинд өдөрт 60 минутыг төлбөртэй сурталчлахын зэрэгцээ сонгогчдын боловсролд зориулсан мэдээллээр одоо бусад одоо нам эвслийг эсвэл мэдээлэлийг гаргах боломжтой бол энэ нь бас яг тэнцвэртэй биш үр дүнгээс харагдчихэв. За бие даагчдад зарцуулсан цагийг бас онцлог авч үзсэн. Тэгэхээр үндэсний олон нийтийн телевиз 42 бие даагчид одоо эфир хийхэд 5% зарцуулсан байгаа. За TVS бол 1% байсан. За бусад телевизийн хувьд бол одоо бие даагчдад Eagle News бас 1%. Тэгээд Монгол HD NTV 2 бол бие даагчдад зарцуулсан цаг нь 1%-т ч хүрээгүй байх нэ. Энэ мэдээний хөтөлбөртөө зарцуулсан цагийг нь та бүхэнд харуулж байна. Энэ болохоор TVX телевизийн одоо цаг үеийн өдөр тутмын цаг үеийн мэдээний хөтөлбөрийн 85%-ийг Монгол Ардын нам 8% зарцуулсан нам 3% үндэсний эвсэлд эзэлсэн байна. За мөн доошгоор иргэний хөдөлгөөний намд бол бас 3% тэнцэх цагаа зарцуулсан. Хүн намд 1% зарцуулагдсан байна. За Монгол телевизийн HD телевизийн хувьд болохоор 76% Монгол Ардын нам, 19% ардчилсан нам, шин нэгдсэн эвсэлд 2%, за хүн нам бас 3% зарцуулжээ. NTV телевизийн хувьд бол 52% Монгол Ардын нам, 46% ардчилсан намд байгаа. Тэгээд хүн намд бас 1%, Eagle-ийн хувьд бас хүн намд 1%, тэгээд Монгол Ардын намд бол 39%, ардчилсан намд 30%. За иргэний зориг ногоон үндэсний эвсэлд 24% цаг зарцуулсан байна. За
За хүйсийн хувьд ангилан үзэхээр за энэ 2024 оны сонгуульд нийт нэр дэвшигчдийн 39% нь эмэгтэй, за 61% нь бол эрэгтэй нэр дэвшигч байгаа. Гэтэл одоо мэдээллийн хэрэгслүүдээр эрэгтэйчүүд 74-өөс дээш нэртэй тийм дандаа 80 гаруй нэртэй, эмэгтэйчүүдийн хувьд бол одоо 26% байгаа хамгийн өндөр харагдчихэв. Тэгэхээр уулын зүй нь бол 39-61 харьцаатай байж иж тэгш мэдээлэгдсэн хүйсийн ялгарлгүй мэдээлэгдсэн гэж харагдах учиртай байгаа. За өчтөрч. За тэгэхээр энд 5 телевизэд одоо хамгийн их гарсан нэр дэвшигчдийг харуулж топ 5 гэж хэлж болно. Тэгэхээр одоо Монголын үндэсний олон нийтийн телевиз дээр одоо эфирийн цагт хамгийн их гарсан дор чанар нэр дэвшигч байсан. Хүн намаас нэр дэвшиж байгаа. За тэгээд эдгээр 5 дотор бол телевиз бол Бат Шугар нэр дэвшигчийг хамгийн их мэдээсэн бол Монгол телевиз, за Монгол телевиз ATV, Игэл 3 бол одоо Монгол Ардын намаас нэр дэвшигч, оюун эрдэнэ дэвшигчийг төлхөө мэдээсэн баг харагдаж байгаа. Тэгэхээр хамгийн их мэдээлэгдэж цаг эзэлсэн нэр дэвшигчдийг хин 5 байдлаар харуулж байна. За мэтгэлцээ. Тэгэхээр энэ жилийн хувьд та бүхэн мэдж байгаа мэтгэлцээ нэг зохион байгуулах ажил бол урд өмнөх сонгуулиудтай харьцуулах юм бол илүү одоо шин төвшин сайжирсан гэж харагдаж байгаа. Тэгэхээр үүнийг бол үндэсний олон нийтийн телевизийн мэтгэлцээний хуулийг сонгуулийн тухай хуулийн 46-гийн 2-оор, за арилжааны телевизийн бол 46-гийн 17-оор залтаар зохицуулж байгаа маа. Тэгэхээр улс төрийн мэтгэлцээний үндсэн зарчим нь одоо тэгш оролцоо, тэгш боломжийг хангаж бодлогоор өрсөлдөх одоо ийм зорилттой байдаг. За тэгэхээр үүнд бол хэдийгээр одоо мэтгэлцээ явж байгаа нь сайшаалтай байгаа боловч бас засаж сайжруулах шаардлагатай зүйлүүд ажиглагдж байгаа. Тухайлх нь бол одоо нэр дэвшигчд маань мэтгэлцээний дүрмтэйгээ сайн танилцж гин үү гэж асуухмаар байна. Тэгэхээр дараагийнх нь бол нэр дэвшигчдийг ялгуурлахгүй байх шаардлагатай орж ирсэн нэр дэвшигчдийг харьцахдаа одоо модератор нь өөрөө ялгаатай харьцаа үүсгэж байгаа байдал нь бол мэтгэлцээний нөгөө тэгш байх зарчмыг зөрчиж гин гэж үзэж байна. За нэр дэвшигчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж үгээ хэлэх боломжийг нь олгооч гэж бас зөвлөж байна. Яагаад гэхээр тэр олгогдсон цагтаа тухайн нэр дэвшигч юу ярихаа одоо өөрөө шийдвэл мэтгэлцээ үр дүнтэй болно гэж хэлж байна. За нэр дэвшигчид өөрт олгогдсон цагаа хэрхэн зарцуулах нь одоо хөндлөнгөөр хэрхэн зарцуулж байгаад нь хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх гэж. Энэ юу гэсэн үг хэрхэн нэг нэр дэвшигч ярьж байхад нэг сэдв заагаад өгчдөг. Нэр дэвшигч магадгүй сэдвээсээ халиад өнгөрөхөөр наатахаа болдгоо зогсоогоод тэнгууд сэтгэл зүйн хувьд нэр дэвшигч ярих юм нь өөрчлөгдөд ингээ явчихж байгаа зүйл ажиглагдсан. Тэгэхээр хэрвээ тэр цагийг нэгэнтэй л олгосон юм бол тэр цагаа нэр дэвшигч яаж ашиглах нь өөрийнх нь асуудал. Тэр сэдвээсээ хазааж ивэл тухайн одоо тэр сэдвээсээ хазаасан тохиолдолд хариуцлах нь өөр дээр ирэх юм. Түүнээс харж байгаад одоо сонгогчид сонголтоо хийх учраас үзэл бодлоо илэрхийлж байгаа байдалд нь бити одоо цензур тавьяач гэж зөвлөж байна. За мэтгэл зэх сэдвийг урьдчилсан танилцуулсан тохиолдолд одоо би саяны ярьсан зүйлийг хэлж байна. Нэр дэвшигч сэдвээсээ гажих тохиолдол гарсан ч яриаг нь шууд таслан зогсоохгүй харах учир нь тухайн сэдвэрээ мэтгэл зэх чадамжтай чадамжгүй эсхийг сонгогчид дүгнэх боломж бүрднэ гэж байгаа. Мэтгэлцээний зорилго ердөө юм. За мэтгэлцээний модератор мэтгэлцээний явцад хэд сэтгэл хөдлөлт автахгүй объектив байр суурьтай байгаа ч гэж бас сануулж байна. За мэтгэлцээний модератор чиглүүлэгч ботхоос одоо шүүгч биш гэдгийг бас санаасаа гэж хүсэж байна. За дүгнэлтийн хувьд хэлэх юм бол түрүүнд хэлсэн. За мониторингэд хамрагдсан 5 телевизийн дунджаар нам эвсэл нэр дэвшигчдэд хамаарах мэдээллийн 31% бол эрх баригч Монгол Ардын нам эзэлж байна. За сонгогчдын боловсрол зориулсан мэдээллийн цаг одоо 56% дүрсэн өмнөх сонгуулийн жилүүдэд харьцуулахад огцон өссөн үзүүлэлт болж байна. Энэ бол одоо 2000 одоо хэрэгжиж байгаа сонгуулийн тухай хуулинд сонгогчдын боловсрол нэвтрүүлэхийг үүргэжүүлсэнтэй холбоотойгоор ийм одоо үр дүн үзүүлж байна. За төлбөртэй буюу захиалгатай нэвтрүүлэхийн цаана 5 телевизийн дунджаар одоо 39% болсон байна. За хамгийн их төлбөртэй сурталчилгааг ATV телевиз нэвтрүүлсэн 44% төрсөн байна. Үндэсний олон нийтийн телевизийн цагийн мэдээний хөтөлбөрт одоо Монгол Ардын нам дангаараа 52% эзэлсэн. За
хүн амд бол 17% тэмцэх цаг оноосон. Тэгээ бусд нь бол одоо үнэс бага байсан гэсэн. За телевизэд Монгол Ардын намаас нэр дэвшигч ил оюун эрдэнэ талаарх мэдээлэл одоо тавгайлсан. Бүгд телевизэд бол топ 5-т нь ерөнхий сайдын нэр явж байгаа. За харин Монголын үндэсний олон нийтийн телевизээр хүн намаас нэр дэвшигч одоо дорж ханд хамгийн одоо их сурталчилгаа явуулсан гэсэн үнэлгээ гарсан. Сонгуулийн тухай хуулинд цагийн хязгаарлалт гэж байгаа тийм ялангуяа арилжааны телевиз дээр 60 минут, 15 минут, 5 минут гэх энийг бол арилжааны телевизүүд зөрчөөгүй, зөрчсөн тохиолдол илрээгүй. Харин үндэсний олон нийтийн телевизийн хувьд бол одоо цагийн хязгаарлалт гэж бол байхгүй. Гэхдээ тэгш одоо тэнцвэртэй мэдээлэхэд бол аль нэг намыг нэг өдөрт хит олноор одоо оруулж ирсэн ийм тохиолдол гарсан. Тухайлбал энэ бол хүн намын мэдээллийг 11-ний өдөр санагдчих. 11 эсвэл 12-ны өдөр хүн намын одоо 15 минутын сурталчилгаанд 3 удаа гарсан ийм зөрчил илэрсэн байгаа. За Монголын үндэсний олон нийтийн телевизийн мэтгэлцээний нэвтрүүлгийг одоо бэлтгэж байгаас ашигтай боловч зохион байгуулалтыг илүү боловсронгуй болгох шаардлагатай байна гэж дүгнэнэ. За ингээд анхаарал хандуулсанд та бүхэндээ баярлалаа. За та бүхэн өдрийн мэнд хүргэе. Бодлого залуусын хяналтын төрөөс байгууллагууд зөвлөлийн дараах мандгаалтан байна. За манай байгууллага сонгуулийн хяналтын хүрээнд 2 үндсэн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Тэгээ эхний үйл ажиллагаа маань бол иргэний нийгмийн хараа тус сайн дурын ажиглагчдыг тавилж ажилладаг байгаа. Тэгэхээр эхний мэдээллээр та бүхэнд манай ажиглагч ямар үйл хөдлөлтэй явж байгааг товчхон танилцуулъя. За тэгээд өнөөдөр бол гадаадд сонгуул авах үйл ажиллагаа албаас хийж байгаа. Тэгээд нийтдээ 4 өдрийг зарцуулна. Тэгээд манай ажиглагчид Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк, Японы Осака хот, Солонгосын Сөүл хотод нийтдээ 4 ажиглагч тамирчид ажиллаж байгаа. Тэгээд бидний хувьд бол яг гадаадын ажиглагт тийм хүрээд одоо гол үйл явцад хууль хэрэгжилт гадаадын улс орнуудад ямар байгаа вэ гэдэг дээр голлон анхаарч ажиллаж байгаа. Тэгээд ажиглагт энэхүү гадаадын ажиглагтыг бүрхүүл явцад гадаад хэргийн амлалт байгуулагдсан төв комиссийн зүгээс хуулийн хугацаанд манай материалыг хүлээж аваад тийм хууль заасан 5 сонгуул болохоос 5 өдрийн дотор ажиглагчийн үнэлгээг олгох ёстой юм хуулийн заалт байгаа. Тэр заалт бол ерөнхийдөө тодорхойгүй байдлаар хэрэгжтэй. Учир нь одоо манай мэдээлэлтэй хүлээж авчаад гадаад хэргийн ам хэрхэн шийдвэрлэхээ мэдгүй сонгуулийн ерөнхий ороор буцаагаад сонгуулийн ерөнхий ороноос гадаад хэргийн ам руу чиглэл өгөх гэхмээр ингээд нааш цаашаа зөвхөн хуулийн одоо заалтыг тодорхой байдлаар хэрэгжүүлдэггүй болохоос бид нар ажиглагчийн өмнөхийг нэлээд тулгаж авсан. Гэхдээ ямар ч байсан бид нар энэ 3 улсад ажиглагчаа танилцсан манай ажиглагч нар ажиглалтаа эхлээд явж байгаа. Тэгээ яг гадаадын ажиглагч нар энэ жил нэг анхаарах дэвшилтэд зохицуул нэвтэрсэн нь автоматжуулалтын нэрийн жагсаалт нэвтэрсэн байна. Ямар ч гэсэн манай ажиглагчид гадаадд тэ сонгуул өгж байгаа иргэд бол энэ одоо Солонгос болон Японд нэрийн одоо хурууныхаа уншуулаад нэрийн жагсаалт нь автоматар бэлтгэсэн дээр гарч ирэх байдлаар сонгогчийн одоо саналын хугацаа саналаа өгж байгаа үйл явцыг баримтжуулсан байна. Нью-Йоркийн ажиглалт бол цагийн зөрүүний улмаас өнөөдөр орой 6:00 эхлэх байгаа. Нью-Йоркт 6 цагаас эхнэ. За тэгээд ажиглалтын хувьд бол бид нар үндэсний хэмжээнд бас дотоодын ажиглалтыг зохион байгуулдаг. Тэгээ энэ жил бол бид нар орон нутгийнхаа үйл ажиллагааг нэмээд нийтдээ 12 аймагт ажиглалт зохион байгуулна. Мөн нийслэлийн 120 гаруй хэсгийн хороонд бид нар ажиглагчдаа тавьж ажиллуулахаар одоо бэлтгэл ажиллагаанд ороод бүртгэлийн үйл явц маань хийсэн байгаа. Тэгээ ажиглагтай холбоотой дараагийн наривчсан мэдээллийг бид нар дараагийн хэвлэлийн багууллагаар өгөх байгаа. За хоёр дахь манай байгууллагын харилцаж ажилладаг нэг том үйл ажиллагаа бол сонгуулийн зардлыг их тод байдал хяналтын үйл ажиллагаа байгаа. Тэгэхээр сонгуулийн зардал бол ер нь бол иргэний нийгмийн хувьд жилээс жил анхаарах асуудал болж байгаа. Тэгээд бидний хувьд бол ямар ч байсан энэ сонгуульд өрсөлдөж байгаа 21 нам эслийн 1336 нэр дэвшигчийг хөрөнгө оруулалтын мэдүүлгийг арилгатай тэмцэх газрын хасхон сайт дээр байршныг
бид нар Open Data Lab гэдэг сайт руу татан оруулсан байгаа. Энэ ямар учиртай вэ гэхээр бид нар төрийн бусад мэдээллийн их усрүүдтэй бусад сонгуулийн үед энэ хүмүүс хэрэг нэр дэвшижсэн бол хөрөнгө оруулалтын мэдүүлэг ямар байсан бэ? Ер нь хүмүүсийн ашиг мэдлэгтэй холбоотой болон бусад одоо нөгөө худалдаа авах ажиллагаатай холбоотой мэдээллүүдтэй уялдуулж хайлт хийх боломжтой байлаа. 336 хүний мэдээлэл нь Open Data Lab гэдэг сайтад орсон байгаа. За тэгээд бид нар бас сонгуулийн мониторинг бүрийн үндэсний аудитын газар бас хуулиар хүлээсэн чиглэлээ хэрхэн биелүүлж байна, хуулийн цаг хугацаанд мэдээллүүдийг дамжуулж чадж байна уу, тэгээ иргэдэд олон нийтэд нийлж чадж байна уу гэдэг дээр цаг хугацааны хяналтууд болон мэдээллийн хяналтууд хийгээ явж байгаа. Тэгээд энэ хугацаанд бол яг үндэсний аудитын газраас бол мөрийн хөтөлбөрийн дүгнэлт болон бусад холбогдох мэдээллүүдэд зардлын тайлан мэдээлэл хэмжээг тогтоох мэдээллүүдэд бол хуулийн хугацаанд оруулсан. Гэхдээ одоо нам эсэл хуулийн дагуу 1 жил гарныхаа хугацаа сонгуулиас 3 сарын 1-ээс өмнөх 1 жил 2 сар орчмынхон зардлын тайлан хандив хүлээж авдаг тайлангаа нам эсэл үндэсний аудитын газар одоо мэдээлэл өгөөд хандивын тайлангийн дүгнэлтийг гаргуулдаг. Тэгэхээр энэ хандивын тайлангийн дүгнэлтийг энийг үлдэх болоогүй шүү. Хандивын тайлангийн дүгнэлтийг 4 өдрийн дараа сонгуулийн сурчлагын хийснээс 4 өдрийн дараа буюу 6 дугаар сарын 14-ний өдөр үндэсний аудитын газар олон нийтэд байршуулсан байгаа. За тэгээд 30 нам эслийн мэдээлэл зардлын тайлангийн дүгнэлтийн мэдээллийг гаргасан. Тэгээ үүнээс 2 намд хандив хүлээж авсан байгаа. Нэг нам нь бол Монгол ардын нам. Нийтдээ 155 сая 840 төгрөг хүлээж авсан байна. Хандивтай сонгууль хийхээс өмнө хандивтай намынхаа хандив одоо зардлаас хүлээж авсан гэсэн. Сайн арчилсан иргэдийн төлөө нам 1 сая 500 төгрөгийн хандив хүлээж авсан байна. Бусад 28 нам эвсэл сонгууль өрсөлдсөн ч өрсөлдөөгүй ч бай тээ. Энэ дүгнэлтээс харахад бол 28 нам эвсэл бол огт хандив хүлээж аваагүй байна гэдэг энэ дүгнэлтийг үндэсний аудитын газраас хийжээ. За тэгээд цаашид бид нар энэ сонгуулийн хуульд маш их архив дэвшил орсон зал болох сонгуулиас 3 өдрийн өмнөх явцын тайлангийн үйл явцтай хяналт тавиад хуулиар үндэсний аудитын газар сонгуулийн санал хураах өдрөөс 3-аас доошлоо хамгийн өмнө нийт нам дэвшигчдийн зардлын явцын тайлан хүлээж аваад вебсайттай олон нийтэд нээлттэй байршуулах байгаа. Тэгэхээр бид нар энэ үйл явцад бас хэдэн нам эсрэлийн нэр дэвшигчид хандивын явцын тайлангаа танилцуулж байна, хэдийн хэмжээний төгрөгтэй зарцуулсан байна гэдэг дээр бид нар бас дүгнэлт хийх мэдээллүүдийг цуглуулахад төлөвлөж, тэгээд дараагийн хэвлэлийн урал дээр энэ мэдээллийг бол гаргах байгаа. За тэгээд та бүхэн бас зөвхөн нэмэлтээр бид нар энэ сонгуульд юу болоод байгаа, хэдийн хэмжээний зардал тайлбарлаж байгаа вэ? Иргэний нийгэм юун дээр анхаарал хандуулж байна гэдэг дээр та бүхэнд товчхон мэдээлэл өгье. Тэгэхээр өнгөрсөн 20 оны сонгуулийн товч мэдээллийг та бүхэн харж байна. Энэ бол аудитд тайлбарласан албаны дүн. Нийтдээ 17 намын эсрэг 606 нэр дэвшигч сонгуульд өрсөлдснөөс нийт санхүүжилт нь бол 75 тэрбум төгрөгийг бол өнгөрсөн 20 оны сонгууль дээр бол зарцуулсан гэдэг ийм тайлбар мэдээ байна. Тэгэхээр дунджаар өнгөрсөн сонгууль дээр 1 минутанд 3 сая гаруй төгрөгийг нийт намын эсрэг зарцуулж ижээ. Тэгээд ингээд хуулийн дагуу үндэсний аудитын газраас зардлын дээд хэмжээ баталсан. Тэгэхээр энэ 20 онд бол намын эсрэг зардлын дээд нэг намаас гарах зардлын дээд хэмжээ 5.9 тэрбум байсан. За нэр дэвшигчээс хамгийн ихдээ 718 сая төгрөг нийслэлийн баян зүрх төгрөг байсан бол хамгийн багадаа 360 сая төгрөгийг Гайвалтай аймгийн одоо хэмжээнд зарцуулж болох ийм дээд хэмжээг нийслэлийн үндэсний аудитын газраас бол баталж байсан. За одоо тэгээд та бүхэнд харьцуулаад харъя. Энэ жилийн хувьд бол 21 нам эсрэг 3300 гаруй нэр дэвшигчтэй байгаа. Тэгэхээр эндээс аудитын газраас гаргасан одоо энэ жилдээ энэ сонгуулиар гаргаж болох зардлын дээд хэмжээний албаны дүнг танилцуулж байна. Тэгэхээр энэ жил бол мэдээж тонцгсон тайлбар явагдаж байгаа. Гэхдээ
нэг нэр дэвшигчид ногдох зардлын дэд хэмжээ бол өмнөх онтой харьцуулахад эрс өссөн та бүхэн харж болно. Дээрээс нь нам эвслийн гаргаж болох зардлын дэд хэмжээ эрс багассан байгаа та бүхэн хараарай гэсэн тийм. Эдгээр тойрон томсож байгаа боловч нам эвслийн хувьд одоо энэ зардал дээр сонгуулийн сурчлаганд маш бага ачаалал үүрэхээр дүн бол харагдчихэ. Нэр дэвшигчдийн хувьд бол илүү өндөр ачаалтайгаар, илүү өндөр зардалтайгаар тийм хамгийн дээд нь одоо нэг оролцоо зохион устгах хоёрдугаар тойрог дээр 1.5 тэрбум гаруй төгрөг зарцуулж болохоор ийм зардлын дэд хэмжээг бол үндэсний аудитын газраас баталсан байна. Энэ бол маш өндөр цоо. Энэ бол нэг нэр дэвшигчдээр нотж байгаа гэдэг та бүхэн хараарай тийм. Тэгэхээр өмнөх сонгуулийн энэ одоо дэд хэмжээ болон энэ сонгуулийн дэд хэмжээ бол нэлээд ялгаатай байдлаар ялангуяа нам эвсэл бол ачаал баг үүхээр ийм дүр зураг бол харагдажээ. Тэгэхээр мэдээж өнгөрсөн сонгууль дээр бол бид 75 тэрбум зарцуулж ирсэн байна. Нэг дахин бага буюу 606 нэр дэвшигч байсан байхад 75 тэрбум зарцуулж штэ 17 он өсөлттэй. Тэгэхээр энэ жилийн сонгууль бол маш их өндөр өртөгтэй, нийт нийлбэр дүн бол маш их өндөр гарах ийм дүр зурагтай. Тэгэхээр бид нар бол энэ сонгуулийн зардлыг бууруулах гэсэн одоо хууль тогтоомж бодлого байгаа боловч бодит амьдрал дээр ийм өндөр өртөг гарах ийм зардлын асуудал гарч ирж байна. За тэгээ иргэний нийгмийн зүгээс яг олон асуудлыг хийж болох ч гэсэн хэвлэлийн уралдаар хоёр гол асуудлыг онцолж хэлье гэж бодож байна. Иргэний нийгэм сонгуулийн хуулийг батлагдах болгон сонгуулийн зардалтай холбоотой үйл явцыг сайжруулах санал зөвлөмжөө өгөө явдаг. Энэ хүрээнд нэр дэвшигчдийн зардал энэ 3 дахь чиглэлийн санхүүжилт гэсэн асуудлыг одоо нэг даруй зохицуулж хэлэхгүй бол бид нар нийгэмд маш их олон асуудлууд гарч ирж байна тийм. Зардал бүртгэгдэхгүйгээр одоо хувь хүмүүс нам эслийн сурчлага хийхин тулд хурдан хандаг авахын тохиолдлууд гарч байна. Зарим тохиолдолд телевизээр тийм үндсэн сувгаар мэдээллүүдийг хуультай багтааж одоо төлөв минутанд багтааж сурчлага нэвтрүүлэнгүүтээ бусад сошиал сувгуудаараа жишээлбэл илүү урт хугацаанд тодорхой нэр дэвшигчдийн мэдээллийг зарим хэвлэл мэдээллүүд танилцуулж тийш бус гарааны нөхцөл байдлыг үүсгэж ирэх мэтлэн маш их юм ноцтой асуудлууд гарах эрсдэлтэй байна. Тэгэхээр энэ 3 дахь чиглэлээс санхүүжилтийн асуудлыг цаашид 900% их тодорхой зохицуулж өгөхгүй бол бидний мэдж байгаас өндөр хэмжээний сонгуулийн зардал бол гарч ирэх магадaltaй байна. За тэгээд бас нэг анхаарах зүйл бол ийм өндөр зардлын тайлбарын үед бол нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө хязгааргүй байгаа гэдэг ийм дүр зураг бид 20 оны мониторингууд гаргаж ирсэн. Яагаад гэвэл манай хуулиар бас энэ хувь нэр дэвшигчид хэдийн хэмжээний зардлыг тийм сурчлагаанд зарцуулж болох уу гэдэг ийм хязгаар бол байхгүй. Үүнээс болоод нэр дэвшигчид тийм хувьд гарааны нөхцөл байдал тийш биш байх эрсдэлтэй байна. Тэгэхээр энэ хязгаар тавих ялангуяа их усүрийн нотлох тэр нэр дэвшигч ямар их усүрээс өөрийн хөрөнгөийг гаргаж байгаа гэдэг их усүрийн нотлох хяндаг ийм их зүйн зохицуулалт цаашид бол хэрэгтэй байгаа. Жишээлбэл 20 оны сонгууль дээр зарим нэр дэвшигчид өөрийн хөрөнгөний орлогын их усүрээ зээл аваад зээлээр төв хүнээс зээл аваад энэ орлогыг бүрдүүлсэн маа гэдэг материалыг бүрдүүлсэн тохиолдол байгаа. Тэгэхээр бидний иргэний нийгмийн зүгээс энэ хоёр асуудлыг цаашид бол яаж ч хэрэгцээ шинжилгээ хийхийг бол одоо үргэлж санал болгож байна. За анхаарал тавьсан баярлалаа. За санацаа. Намайг инженер гэдэг метастрын сонгуулийн үүсгэж захиалдаг. За манай хувьд 12 оноос эхлээд сонгууль авахжуулсан системийн мониторинг хийж байгаа. За 16 оноос сонгогчдын нэг жагсаалтын мониторинг хийж эхэлсэн байгаа. За тэгэхээр самтал төхөөрөмжийн хувьд бол тестийг маргааш хийн тийм болохоор бас та бүх сонирхол маргааш сонгож ирэх баруун очиж энэ тестийг ажиглаж болно. За дараагийн. За энэ түрүүчийн танилцуулж гэсэн мэдээлэл ер нь бол сонгогчдын нэрсэн талт дээр зарцааны асуудал маш одоо хуулийн хүрээнд яваад байгаа юм том асуудал байгаа. За ялангуяа 2 дугаар тойрог
хамгийн анхаарал татсан гэдгийг дахиж хэлье. Өөрөөр хэлбэл улс ховд баян голтой завхан аймагуд дээр хамгийн өндөр шилжилт төлөвлөгөө хийгдсэн байгаа. Энийг бас цаашдаа анхаарах. За мөн энэ сонгуулийн үр дүнч нөлөөлж болох юм хэмжээтэй байгаа гэдгийг эндээс дахиад анхааруулъя. Тэгэхээр дараагийн хуулийн дээр энийг анхаарахгүй болохгүй асуудал гэж хэлмээр байна. За дараагийн. За тэгэхээр бид нар бас сонгуулийн мониторинг хийх явцдаа юу яаж сайжруулах гэдэг нэлээд хамтарч ажилладаг, хуулинд оруулж явдаг. За жишээлх юм бол гадаад байгаа сонгогчдын асуудлаар хилцүүлэг зохион байгуулад за тэгээд сонгуулийн сурталчилгаа хийсний дараа ямар ч байсан гадаад байгаа сонгогчдыг бүртгэдэг болсон. Өөрөөр хэлбэл 6 сарын 15 хүртэл бүртгэдэг болсон. За мөн сонгогчид саналаа өгөхдөө 4 хоногийн сонгож аль нэг нь ийм болцоогоор хангаж байгаа. Гэхдээ бас энэ хангалттай биш гэж харж байна. За та бүхэн тооноос харах юм бол 17 онд 7209 за тэгвэл 24 онд 10,095 хүн одоогийн байдлаар бүртгүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл бүртгэл хаагдсан. Энэ хүмүүс сонгогчдын нэр шинж салтаас шилжих гэсэн. Одоо тухайн депутатлууд гэсэн газар байгаас шилжин. За хэдийгээр харахад өмнөх сонгуулиас 4.7% өсөлттэй байгаа боловч энэ маань бас хангалттай биш гэдгийг та бүхэн харж байгаа. Өөрөөр хэлэх юм бол гадаад байгаа сонгогчдын тоо хэдвэ гэдгийг одоо болтол яг наривч эзэлсэн тоо байхгүй байгаа. Гадаад байгаа сонгогчдын тоог 21 оны харж үзэх юм бол 122 мянган хүн гэдэг ийм тоо явж байгаа. Зүгээр энэ дээр харьцуулаад авахад дөнгөж 4.6% нь л гадаад байгаа сонгогчдын саналаа өгөх энэ бүртгэлд хамрагдж байна гэж ойлгож байна. За одоо бол яг нэг 10.7% хэмжих харагдаж байгаа боловч 21 оноос хойш гадаад гарч иргэдийн тов бол эрс нэмэгдсэн гэсэн ийм юу явж байгаа. Тэгэхээр энэ бол 10 хүрэхгүй болно гэсэн. За дараагийн. За тэгэхээр яагаад гадаад байгаа сонгогчдын 10 хүрэхгүй хөв оролцоод байна гэдгийг бас бид нар цааш нь судлах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Өөрөөр хэлэх юм бол дахиад бид нар юу хийх ёстой вэ гадаад байгаа иргэдийн саналыг оруулахад бол за энэ төсвөөс маш их хэмжээний мөнгө зарцуулагддаг. За та бүхнийг солиод харж болох 34 төлөөлөгчдийн газар энэ сонгуулийг зохион байгуулахын тулд маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарж байгаа. Гэтэл ерөөсөө нэг 13,000 хүн буюу 13,000 хүн буюу 10 хүрэхгүй хувь энэ санал авахар байгаа. За тэгэхээр нэг том шалтгаан бол төлөөлөгчийн газар байхгүй тэр газрын хүмүүс өөр хот руу явж эсвэл зарим нь бүр өөр улс руу явж санал өгөх асуудал үүсдэг. Тэгэхээр энэ бол ерөнхий тоогоор нэг 50 хүрэхгүй хувь тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар ядаж 50 хүртэл хувь санал авах энэ болцоо бол байгаа гэж харж байна. Тэгэхээр энийг яаж нэмэгдүүлэх вэ? Магадгүй тэр төлөөлөгчийн газар байхгүй газарт нь бид нар яаж санал авах вэ гэдэг араа өөр одоо шийдэл боловсруулах ийм шаардлага байна гэж харж байна. За дараа яагаад энэ дипломат төлөөлөгчдийн газрууд гадаад байгаа иргэдийг оролцуулах асуудал дээр зөвхөн зохион байгуулах асуудал яриад байгаа боловч оролцуулах хамралтаа нэмэгдүүлэх дээр анхаарахгүй байна гэдэг дээр бас анхаарал татж байгаа асуудал байгаа. За та бүхэн 21 оны сонгуулийн үр дүнг хараарай. Өөрөөр хэлбэл 21 оны сонгуулиар эрх баригч намд 20 хүрэхгүй хувь нөгсөн. За бусад хүмүүст нь болохоор 80 гаруй хувь нөгсөн байгаа. Тэгэхээр магадгүй энэ эрх баригчдын хувьд бас гадаад байгаа сонгогчдыг оруулж ирэх тийм сонирхол нь бага байна уу гэсэн хардлага байна. За дараа ер нь яг ямар ажил зохион байгуулаад байгаа вэ гэдгийг дипломатлуудын газрууд бас тайландаа тусгах гэж харж байна. Тэгэхээр эдгээр ерөнхийдөө зохион байгуулах юм дээр бол яг процессын хувьд зохион байгуулаад байгаа боловч хүмүүсээ хамруулах ажил дээр бол хангалтгүй ажиллаад байна гэж харж байгаа. Тэгэхээр цаашд явах гэдэг дээр бүгдээрээ сайн харах хэрэгтэй. Тэгэхээр ажлыг зөвхөн тайлгнах жишээлх юм бүртгүүлсэн асуудаас тэдний өсөө гээд 75% гэдэг тийм өндөр тоо тавьчаад эндээ их сэтгэл ханамжтай яваад байгаа шиг байна. Гэтэл тухайн иргэдийн 10% хүрэхгүй байгаа яг бодит тоол юм байгаа. Тэгэхээр энэ дээрээс анхаарах хэрэгтэй байхаа гэж харж байна. За дараагийн. За улсын бүртгэлийн газраас ер нь бол нэлээд олон өөрчлөлтүүд хийж байгаа. Тэрнтэйгээ холбоотойгоор зав цайж бага байгаа шиг байна. Гэхдээ улсын бүртгэлийн газар бас л хаалттай ажиллаад байгаа. Ер нь бол намын эвслийн төлөөлөгч, төрийн засгийн төлөөлөгчд тодорхой хэмжээнд ажилт хийхин зөвшөөрөл аваад
тэгээд ажилтаа хийж эхэлсэн. Гэвч жишээлх юм бол мэдээллийн баазыг зөвхөн компьютерд хуулах ажлыг зохион байгуулахад 2 өдөр алдаад тэгээд тэнд хуваартай байсан нам эвслүүд шалгалтанд орж чадаагүй. За мөн төлөвлөснөөс 1 өдөр өмнө дуусгасан учраас хамгийн сүүлийн өдөр төлөвлөсөн улсууд бас энд оролцож чадаагүй байгаа. За тэгэхээр ерөнхийдөө дараагийн юм чи да. За одоогоор сонгогчдын нэршин жагсаалтыг 8 нам эвсэлд авсан байгаа. Өөрөөр хэлбэл 20 хоногийн өмнө энэ жагсаалтыг нам эвсэлд өгдөг ийм хуулинд шинээр орж ирсэн заалт байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл нам эвслөө сонгогчдын нэрийн жагсаалтыг шалгах хангалттай хугацаа байгаа гэж ойлгож болно. За мөн 3 хоногийн өмнө төгссөн буюу бүх шилжилт төлөвлөгөөнүүд хийгдсэн энэ бааз намууд аваад энэ дээр бас шалгах болцоо байгаа гэж ойлгож байна. За дараагийн. За тэгэхээр хэдийгээр улсын бүртгэлийн газраас одоо нам эвслүүд төрийн бас байгууллагуудаа нээлттэй харьцана гэсэн боловч за ажиглалт хийсэн улсуудын сэтгэлдээс харах юм бол бид нэг зүгээр шилний цаанаас те ажиглах болцоо өгөхгүйгээр тийм одоо тодорхой хэмжээнд холоос харуулсан болоод ингэж өнгөрч байна гэсэн юм байгаа. За мөн ерөнхийдөө нөгөө нээлттэй ажиллана гэдэг юм маань хэдийгээр нууцын зэрэглэлтэй гарын сураад орж байгаа боловч тэнд ямар ч нууц байхгүй холоос ажиллах тийм ерөнхийдөө нэг тийм ам хаасны хэлбэрээр энэ ажиллагаа явагдаад байна гэж хэлж болно. За мэдээж хэрэг бас дэвшилттэй талууд байгаа. За өмнө нь бол нам эвслүүд сонгогчдын нэрийн жагсаалтаар тэр болгон анхаарлаа хандуулдаггүй байсан бол энэ удаагийн ажилтнанд 30 гаруй хүмүүс ирж оролцож байгаа. Нам эвсэл болгоноос хүмүүс 1-2 хүн ирж оролцож байгаа. За дээр нь ерөнхийдөө мэрэгжлийн улсуудаа бас явуулж байгаа. Өмнө нь бол ямар нэгэн улс төрийн ажилтнууд юм ирдэг байсан бол одоо мэрэгжлийн улсуудаа явуулдаг болсон байлаа. За улсын бүртгэлийн газар дээр шүүмжлэлтэй хандах юм бол үнэхээр энэ үйл ажиллагаа зохион болгохтой хангалтгүй тэгээд ил тод биш байна гэж хэлмээр байна. За дараагийн. За тэгэхээр яагаад сонгогчдын нэрийн жагсаалт гэдэг юмыг дахин яриад байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол та сонгогчдын нэрийн жагсаалт байхгүй бол та сонгогч биш. Тэгэхээр 3-1-6 дээр сонгогч хэмбэг гэж заасан. Тэн дээр ерөөсөө сонгогчдын нэрийн жагсаалт бүртгэгдсэн нэрвхий хүн гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг шалгаач гэдэг асуудал тавьмаар байна. Тэгээд бид нар энийг яагаад шалгах хэрэгтэй юм бэ гэхээр хаана өгөхөө мэдэх хэрэгтэй тийм ээ. За та нар бүгдээрээ мэдчихэж байгаа өнөөдөр одоо энэ удаагийн сонгуульд маш олон хүнээс сонголтоо хийн, удах магадлалтай 2 хуудас бүгд нь гэх мэтлэнгээр нэг хэсэгт ноогдож байгаа сонгогчийн тоог багасгаад шинэ хэсгүүд үүсгэсэн байгаа. Тэгэхээр магадгүй та хуучин хэсэгтээ очиод өчнө гэх юм бол тэр хэсэг таны нэр байхгүй та баха очирлоод очлаа. Таны нэр байхгүй бол та өөр хэсэг рүү явах магадaltaй. Тийм болохоор урьдчилан шалгаараа гэдэг имийг л дахин хэлмээр байна. За мөн танай хаяг дээр өөр хүн байна уу гэдгийг бас шалгах болцоотой. За дараагийн. За тэгэхээр за харамсалтай та бүхэн бас ороо шалгаад үзээрэй. Улсын бүртгэлийн сайтыг одоо утсан дээр шалгаад үзээрэй. Энэ сайт намайг ороход ажиллахгүй байгаа. Тэгэхээр та бүхэн орж болж гэнэ үгүй те. Иргэд бас энэ ашиглаж болж гэнэ үгүй юу? Болохгүй байгаа бол ямар ч үтэй байгаа гэдэг дээр бас улсын бүртгэлийн газар хяналт шалгалт хийгээд явах хаа гэж бодож байна. За энэ дээр бол яг нөгөө таны сүлжээ хувийн сүлжээ биш байна гэдэг ийм анхаарал гарч ирж байсан. За би гар утсан дээр шалгахад бас алдаа заасан. Ингээд ерөнхийдөө алдаа заагаад ажиллахгүй байна. Тэгэхээр энэ дээр улсын бүртгэлийн газар анхаарч ажиллах хаа гэж бодож байна. За дараагийн. За тэгэхээр бидний гол анхаарал татсан юм юу гэхээр хүн давхар санал өгөх болцоо бий юугүй юу? Нэг хэсгээс нөгөө хэсэг рүү шилжүүлэх болцоо бий юугүй юу гэдэг дээр нэлээд өнгөрсөн жилүүдэд ажилласан. За тодорхой хэмжээнд энэ болцоог бол хааж чадсан, хуулинд энэ заалтууд орцсон байгаа. Тийм болохоор хэрвээ та давхар санал өгөхөөр хин нэгнээс амлалт авсан, эсвэл хин нэгнийг явуулах гэж байгаа бол энэ болцоо чи хаагдсан байгаа шүү гэдгийг бас өөрчлөлт сануулчих. За өөрөөр хэлэх юм бол хурууны хийгээд бүртгүүлээд танихгүй байх юм бол зургийг авдаг болсон. Тэгэхээр таны зураг нөгөө хурууныхээ танигдаагүй гэд тусдаа шалгалтанд орно гэсэн үг. За дараа бүртгүүлээд би саналын хуудас авсан бол нэгдсэн сервер рүү саналаа өгсөн гэсэн юм мэдээлэл ирдэг болж байгаа. Энэ жилээс. Тийм учраас бас та бүртгэгдсэн гэдэг юм мэдээлэл очино. За дараа нөгөө хумсан дээр бэхэн тэмдэглэгээ хийгдэж байгаа те. Тэгэхээр дараагийн өнд очиход бэхэн тэмдэглэгээтэй байна уугүй гэдгийг бас
харж болох ийм болцоо байгаа. Тэгээд ер нь дахин санал өгүүлэхээр хүмүүсийг зохион байгуулах гэдэг маань өөрөө нөгөө засгийн эрхийг авах гэдэг эрүүгийн гэмтэргийн заалттай. За тэнд оролцно гэдэг та өөрөө хам хэрэгтэн болно гэсэн үг. Тэгэхээр энэ дээр ийм асуудал дахиж гарахгүй хууль талаасаа ч гэсэн зарчим талаасаа нэлээд бас хаалтууд тавигдсан байгаа шүү гэдгийг анхааруул байгаа. За дараагийн. За бусад асуудал. За тэгэхээр өнөөдөр бид нар сонгуул бэлэн үү? За жишээл би өөрийнхөө хувьд бэлэн биш байгаа. За би яагаад бэлэн биш вэ гэхээр би тэр олон нам эрслийн мөрийн хөтөлбөрийг бүгдийг харж чадахгүй байгаа тийм. За магадгүй тэгэхээр тэр олныг би харж чадахгүй учраас надад ямар чиглэл нь хэрэгтэй вэ гэдгийг хүн өөрөө сонгох хэрэгтэй юм шиг байна. Жишээлбэл надад боловсролын салбар илүү чухал байна уу? Эсвэл надад хүүхд хамгаалал илүү чухал байна уу? Эсвэл эмнэлгийн үйлчлэгээ, эрүүл мэндийн үйлчлэгээ илүү чухал байна гэдэг өөрөөсөө тэр юмаа сонгоод тэгээд мөрийн хөтөлбөрүүдийг бас ангилж харуулсан сайтууд байгаа. Зарим телевизүүд тэргээр мэтгэлцээ зохион байгуулж байгаа. Тэр хэсгүүдийг олоод үзчихвэл таныг сонголтоо хийгээд илүү хэлбэрхэн байх болов уу гэж харж байгаа. За дараа нэр дэвшигчдийн мэдээлэл. За одоо намуудаас жагсаалтанд нэр дэвшсэн улсуудыг бүгдийг харж танилцсан хүн байна уу дотор? Сэтгүүлч болон манай иргэний нэгэн байгууллагын бол араа идэвхтэй гэсэн тийм ээ. Тэгэхээр та нар энэ 21 нам эмслийн 48 нэр дэвшигчийн жагсаалтаа танилцсан уу? За тэгэхээр энэтэй танилцсан хүн маш ховор байгаа. За мэдээж яг нөгөө ардсан нам, ардын нам хоёрын ерөнхий жагсаалтын эхний хэдийг л харсан байгаа тийм ээ. За жишээлбэл ардын нам дээр бол Гантомор гэдэг хүн блок хийлээ гэдэг нам дотроосоо хүртэл ингээд нэрээ татах гэдэг асуудал тавигдаад ингээд явж байгаа. За ардын намын хувьд бол ямар ч байсан эхний 10-даа бол их сайхан ингээд янз бүрийн төлөөллийг оруулаад нууцсан. За дараагийн 36-гийн та бүхэн бас хараарай. Тэр эхний 10-д хууртаж болохгүй шүү. Тэгэхээр дараагийн 36-ыг бас хараарай гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр нам эвслийг сонгож байгаа бол юм чинь тэр хүмүүс таны авсан саналаар тэр хүмүүс их хурл суудалтай болох учраас тэр жагсаалтыг маш сайн хараарай гэж хэлмээр байна. Энэ маань нэг чухал юм. За дараагийнх нь бид нар жишээлбэл манай тойрог дээр 90 хүн нэр дэвшиж байгаа. Би тэр 90 хүнээс 6-ыг сонгох хэрэгтэй. Тэр 90 хүн дотор за би миний таньдаг гэдэг 90 хүний нэрийн жагсаалтыг хараад байхад миний таньдаг нь 20 хүн байгаа. Би бас харьцангуйгаар олон хүн тариад ах шиг байна. Гэтэл жишээлбэл манай гэр бүлийн хүн бол тэр дотроос 7 хүн л дэмжээлээ. Тэгэхээр бид нар яаж хүнд юуг нь мэдж саналаа өгөх вэ те? Энэ мэдээлэл юусоо ил биш вэ? Нөгөө хорон дээр тавьсан самрууд одоо бол хоосон хуудснууд байгаад байна те. Сонгуулийн сурчлагад дундаа ороод сонгуул болгож яхад нэг иймэрхүү байдалтай байна. Тэгэхээр бид нар цаашдаа энийг яаж хийх вэ те? Магадгүй нөгөө олон хүнийг бүртгээд олон хүнийг оруулж байгаа нөгөө саналыг ингэж задгаруулах тактик ч байж магадгүй те. Тэгэхээр энэ дээр бас цаашдаа анхаараа гэж хүсэж байна. За сайн талууд мэдээж байна. Энэ удаагийн сонгуул дээр түрүүлсэн мэтгэлцээ гэдэг байна тийм ээ. Мэтгэлцээ бол бас тодорхой хэмжээнд сайжраад явж байна гэж харж байна. За нэгдсэн мэдээллүүдийг зарим сайтууд гаргаж байна тийм. Gogo, iTom гэх мэт news гэдэг энэ нэгдсэн мэдээллийг харах болцоо хүмүүс байна гэдэг. Тэгэхээр сонголтоо хийхэд бол эртхэн судлаад сонгуулийн санал өгөх байранд очихоос өмнө сонголтоо хийгээрэй л гэж дахин хүмүүсээс төсөв барь. Тэгэхгүй бол дараагийн хаусуудад цаад болно шүү. За амжилттай баярлалаа. За бид нар дараагийн хэвлэлийн хурлыг эх 7 хоногийн 26-нд хийн. За гол мэдээлэл болоод сонгуулийн автоматжуулсан систем дээр тест хийсэн буюу туршилт хийсэн ийм мэдээллийн үр дүн байх болно. Тэгэхээр та бүхнийг бас ичгтэй ирж оролцоорой гэж ураад өнөөдрийнхөө хэвлэлийн хурлыг хааж байна. Баярлалаа.